Байнгын орооны эрхэм гишүүдээ аж ахуйн нэгж байгууллагуудын худалдаа үйлдвэрлэлийг дэмжих, тэдгээрийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль 1995 онд батлагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн ихэнх үед батлагдсан худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 30 жилийн хугацаанд манай улсын эдийн засаг, хууль эрх зүй, бизнесийн орчин, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэл, засаглал, хэлбэр томоохон өөрчлөлтүүд гарсан байна. 1995 онд худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль батлагдах үед манай улсын дотоодын нэвтрүүлэгдэхүүн 651 тэрбум төгрөг байсан бол 2025 онд 90 их 80 хүрч 138 дахин тэлсэн байна. Мөн 1998 онд хувийн хвшлийн аж ахуйн нэгж байгууллагын тоо 16,000 орчим байсан бол 2025 оны байдлаар 263 аж ахуйн нэгж бүртгэгдэж, үүнээс 116,000 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль бусад хуулийг дагалдуулах байдлаар зарим нэр томьёог өөрчлөх, найруулгын шинжилтээр 4 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон байна. Тус хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг 26 жилийн дараа буюу 2021 онд хийсэн ба хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг дараах байдалтайгаар үнэлсэн байна. Үүнд нэгдүгээрт нь танхим нь аж ахуйн нэгж байгууллагуудын хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, хамгаалах асуудлаар төрийн байгууллагатай харилцах эрх зүйн орчин сул. Хоёрдугаар, төрөөс эдийн засгийн бодлого боловсруулахад танхимын оролцоо тодорхойгүйгээс аж ахуйн эрхлэгчдийн нийтлэг эрх ашигыг төлөөлөн төрийн байгууллагад гаргаж буй саналыг хүлээн авах нь бага. Танхимын тогтолцоог бүс нутгийн зарчим тулгуурлан байгуулах нь практикт хэрэгждэггүйгээс гадна 21 аймгийн салбар танхимууд бие даан үйл ажиллагаа явуулах чадамжгүй зэрэгээр үнэлсэн байна. Хуулийн хэрэгжилтийн үнэлгээнээс үзэхэд худалдаа аж үйлдвэрийн танхимын одоогийн бүтэц тогтолцоо, гишүүнжил, санхүүжилт, зорилт, чиг үүргийг өнөөгийн эдийн засаг бизнесийн нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөх хэрэгцээ, шаардлага бий болсон байна. Монгол Улсын их хурлын 2025 оны 109-р тогтоолоор баталсан Монгол Улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн 7-гийн 1 бизнес эрхлэх орчныг сайжруулж, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэгч хөрөнгө оруулагчдын эрх ашигыг хамгаалах, татврын болон гайлын шинжилгээг үнэлгээруулж, Монгол Улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр тэргүүлэх 50 орны нэг болно гэж засгийн газрын 2024-с 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1-3.1 нийгмийн жившилт дүнслэн шийдвэр гаргах төвшөнд иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоот, хувийн хвшилтэд жившилдэх, санал авах, гарсан шийдвэрүүдийн биелэлтэнд хяналт тавихад оролцдог оновчтой тогтолцоог бүрдүүлнэ гэж мөн 4.2-3-т төр хувийн хвшил иргэний нийгэмтэй хамтран ажиллахыг эрэлхийлдэг, тэдгээрийн оролцоог шийдвэр гаргах үйл явцдаа хангаж ил тод байдлыг бий болгосон төрийн шин тогтолцоог бий болгоно гэж тус заасан байна. Иймд эдийн засаг, бизнесийн орчин, хувийн хвшлийн аж ахуйн нэгжид тулгамдж байгаа нийтлэг асуудлыг шийдэх, зохион байгуулалтыг сайжруулах хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хууль тогтоомжийн тухай хуулийн 22-1-3 заасан хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсрууллаа. Хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулахад холбооны бүгд найрамдах Герман улс, бүгд найрамдах Франц улс, Унгар улс, Япон улс, бүгд найрамдах Солонгос, бүгд найрамдах Казахстан улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын эрх зүйн байдлыг зохицуулсан хууль тогтоомжууд харилцуулан судалж, олон улсын жишг зохицуултыг харгалзан Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн бүтэц зохицуулах асуудлуудын цар хүрээг тодорхойлж, улсын эдийн засаг, гадаад дотоод худалдаа, хүн ам зүйн тархалт, аж ахуйн эрхлэгчдийн төвлөрөлт, боловсон хүчний нөхцөл байдал, худалдаа аж үйлдвэрийн танхимын олон улсын нийтлэг бүтцэд тулгуурлан боловсрууллаа. Хуулийн шинжилсэн найруулгын төсөл дараах зарчмын өөрчлөлт орохоор тусгасан. Нэгдүгээр, өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар худалдаа аж үйлдвэрийн танхимыг бүс нутгийн зарчмаар хэрэгжүүлэхээр зорьсон боловч 25 жилийн хугацаанд ганцхан Улаанбаатар хотын танхим 2015 онд байгуулагдсан байна. Мөн 2025 онд үндэсний статистикийн мэдээгээр улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 116,000 аж ахуйн нэгжийн 70-аас дээш хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Худалдаа аж үйлдвэрийн танхим нь олон улсын жишг тогтсон тодорхой зохион байгуулалт бүтцтэй байгууллага бөгөөд үйл ажиллагаа нь нийт улсын хэмжээнд хэрэгжиж, эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулдаг байна. Ийм цаашд бүс нутгийн зарчмаар биш, аж ахуйн нэгжүүдийн явуулж байгаа үйл ажиллагааны чиглэл, онцлог, салбар зэргийг харгалзан эдийн засгийн үйл ажиллагааны салбар бүрд нэг салбарын танхим тухайн аймаг нийслэлийн танхим тус байгуулан ажиллахаар тусгаж чиг үүрэг, уялдаа холбоог тодорхойллоо.
Ингэснээр аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлд хамаарах эдийн засгийн салбар танхимд нэгдэн тухайн салбарын хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах, хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, тухайн салбарын илүү наривчилсан судалгаа шинжилгээ хийх зэргээр тулгамдж буй асуудлыг нэгтгэн боловсруулж харьяалах төрийн захиргааны байгууллагатай хамтран бодлогын баримт бичиг, хууль дүрм, журам боловсруулахад дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ. Хоёрдугаар, худалдаа аж үйлдвэрийн танхим нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх орчныг сайжруулах, эдийн засгт хувийн хвшлийн оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төрийн байгууллагад төлөөлөн илэрхийлэх хамгаалах үндсэн зорилготой. Хуульд заасан дээрх зорилгын хэрэгжилттэй холбогдуулан 2002 онд 1600 аж ахуйн нэгжээс судалгаа явуулахад оролцогчдын 80% нь бизнесийн холбогдлолтой бодлого, хууль, дүрм, журам, шийдвэр гаргах процесст оролцоо муу, маш муу гэж хариулсан байна. Ийм Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, эдийн засгийн салбарын бодлого боловсруулахад оролцох, мөн төрийн байгууллагын дэргэд зөвлөл, хороо, комисс, ажлын хэсэг байгуулахад бүрэлдэхүүнд нь танхимын төлөөллийг оролцуулах замаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн нийтлэг эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэх боломжтой байхаар тусгалаа. Түүнчлэн үндэсний танхим нь хууль эсвэл засгийн газрын шийдвэрээр шилжүүлсэн төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж болохоор хуулийн төсөлд тусгасан бөгөөд энэхүү зохицуулт нь төрийн байгууллагын ачаал зардлыг тодорхой хэмжээнд бууруулах эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. 3. 2021 оны байдлаар Монгол улсад 3762 бизнес мэргэжлийн холбоо эвлэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэж бүртгэгдсэн байна. Үүнээс 65% нь 1-2 ажилтнтай, 86% нь 5 хүртэлх ажилтнтай байгаа нь эдгээр төрийн бус байгууллага мэргэжлийн холбоотын ихэнх нь хүний нөөцийн дутагдaltaй байгааг харуулж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллээс үзэхэд зөвхөн барилгын салбарт 24, аялал жуулчлалын салбарт 80, уул уурхайн салбарт 92, хүнсний салбарт 102 төрийн бус байгууллага мэргэжлийн холбоод бүртгэлтэй байгаа ч нийтэд мэдэгдэж үйл ажиллагаа явуулж байгаа нь эдгээр салбар тус бүрээр 4-10 орчим л байна. Энэ нь салбарын төлөөлөх чадвах сул зарим салбарын төрийн бус байгууллага мэргэжлийн холбоод нэгдмэл бус байгааг харуулж байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас бизнесийн холбогдлолтой боловсруулахад, бизнес эрхлэгчдийн оролцооны түвшинд тодорхойлох судалгаа явуулахад бизнес эрхлэгчдийн 91% нь Монгол улс шийдвэр гарах түвшинд бизнесийн холбогдлолтой төрийн бус байгууллагуудын сул нөлөөтэй гэж хариулсан байна. Ийм аймаг нийслэлийн болон салбарын танхимыг байгуулах, түүний гишүүнчил удирдлага, зохион байгуулалттай холбогдох харилцааг хуулийн төсөлд тусгалаа. Аймаг нийслэлийн танхимыг тухайн аймаг нийслэл үйл ажиллагаа явуулж байгаа 50-аас доошгүй тооны аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээдүүд сайн дурын үндсэн дээр нэгдэн байгуулж үйл ажиллагаагаа бие даан хэрэгжүүлэх бөгөөд аймгийн танхим байгуулагдаагүй 2 болон түүнээс дээш аймгийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээдүүд нэгдэж аймаг дундын танхим эсвэл хэд хэдэн аймгийн танхим хоорондоо нэгдэж аймаг дундын танхим байгуулж болохоор тусгасан. Харин салбарын танхимыг эдийн засгийн үйл ажиллагааны тодорхой нэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 50-аас доошгүй аж ахуйн нэгж аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээдүүд сайн дурын үндсэн дээр нэгдэн байгуулж үйл ажиллагаагаа бие даан хэрэгжүүлэх бөгөөд хэд хэдэн салбарын танхим нэгдэж салбар дундын танхим байгуулж болохоор тусгасан. Мөн эдийн засгийн салбартаа олонхын төлөөллийг нэгтгэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ашигын төлөө бос хуулийн этгээдэд салбар танхимын чиг үүргийг гэрээний үндсэн дээр шилжүүлж болохоор тусгасан. 4. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар иргэн хуулийн этгээд нь үйл ажиллагааны чиглэл харгалзахгүй үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд гишүүнээр элсэх боломжтой. Тодорхой эдийн засгийн салбар бүс нутгийг харгалзахгүй нэгдэл нь аливаа асуудлыг тоймлон ерөнхий авч хэлцэхэд хүргэдэг. Дээрх асуудлыг шийдэх хүрээнд аймаг нийслэлийн болон салбарын танхимууд Монголын үндэсний танхимын гишүүн байх. Харин аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа эдийн засгийн үйл ажиллагааны тодорхой нэг салбарын танхим эсвэл харьяа засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжид хамаарах аймаг нийслэлийн танхим сайн дурын үндсэн дээр гишүүнээр эсэж болохоор тусгалаа. Тодорхойлбол аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд нь Монголын үндэсний танхимд гишүүнээр эсэхгүй бөгөөд өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа эдийн засгийн үйл ажиллагааны тодорхой нэг салбарын танхим эсвэл аймаг нийслэлийн өөрийн харьяа аймаг нийслэлийн танхимд гишүүнээр сайн дурын үндсэн дээр эсэж болно. 5. Хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээгээр танхим төрийн байгууллагын харилцаа сул гэж үнэлэгдсэн бөгөөд хуулийн төсөлд худалдаа аж үйлдвэрийн танхимаас төрийн байгууллага албан тушаалтантай харилцах зохицуултыг тусгасан.
хуулийн шинжилсэн найруулгын төсөл батлагдсанаар доор дурдсан үр дагавар гарна гэж үзэж байна. Нэгдүгээр худалдаа аж үйлдвэрийн танхимын бүтэц зохион байгуулалт түүний бүрэн эрх тодорхой болсноор аж ахуй эрхлэгчид, ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, хамтын удирдлагын байгууллагуудаар дамжуулан дуу хоолойгоо төр болон олон нийтэд хүргэх болцоо боломж нэмэгдэнэ. Хоёрдугаар худалдаа аж үйлдвэрийн танхимын тогтолцоо нь үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нэг танхим, эдийн засгийн үйл ажиллагааны салбараар дагнан байгуулагдсан салбар танхим болон аймаг нийслэл байгуулагдах салбар танхимуудаас бүрдэх тул тодорхой бизнес эдийн засгийн салбарын аж ахуй эрхлэгчид нь тус бүрийн салбарын асуудлаа харьяалагдах салбарын танхим дээр хилэлцэж дундын шийдвэр төрөх тогтвортой нэгдсэн бүтцтэй болно. Ингэснээр үндэсний танхим улс орны эдийн засаг салбар хоорондын бодлогын уялдааг сайжруулах тал дээр илүү төвлөрөн ажиллах боломжтой болно. Үндэсний танхим болон аймаг нийслэлийн танхим, салбар танхим нь үйл ажиллагаа хараат бус бие даасан байдлаар явуулах санхүүгийн боломж бий болно. Үйл ажиллагааны бие даасан байдал хангагдсанаар аж ахуй эрхлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэл ахиц гарна гэж бодож байна. Дөрөвдүгээрт аж ахуй эрхлэгчдийн хооронд үүссэн маргааныг заавал шүүхээр шийдвэрлэх биш, эвдрүүлэн зурчлагчдын тусламжтай шийдвүүлж, тухайн шийдвэр нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор бизнесийн эрх зүйн холбогдолтой маргааныг дагнан шийдвэрлэх мэргэжсэн эвлэрүүлэн зурчлагчд бий болох боломжтой зохицуултыг оруулсан. Дээрх нөхцлүүд бүрдснээр иргэний хэргийн шүүхтээр маргааны ачаал буурах эерэг нөлөө гарна. 5-дугаарт нийгмийн эдийн засгийн бодлогын асуудлаар төрийн байгууллаганд дэргэдэх зөвлөл, хороо, комисс, ажлын хэсгийн байгууллагад хамтын удирдлагын бүрэлдэхүүн танхимын төлөөлөл оролцох боломжтой болж байна. 6. Хуулийн төсөл танхимын удирдлагыг улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас хараат бус байх зохицуултыг тусгасан бөгөөд удирдлагын хараат бус байдал нь худалдаа аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагаа, улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас бие даасан байх нөхцөлийг бүрдүүлэх болно. Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг Монгол Улсын үндсэн хууль, иргэний хууль, төрийн бас байгууллагын тухай хуулиудад нийцүүлэн боловсруулсан бөгөөд хуулийн төсөлтийг дагалдуулж 1995 оны 10 сарын 24-ний өдөр баталсан худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулийг хүчингүй болсон тооцох тухай, хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, статистикийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, өрсөлдөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгийг худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, эвлэрүүлэн зурчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, иргэний эрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай зэрэг хуулийн төслүүдийг боловсруулсан болно. Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд шинээр үүсгэн байгуулагдсан аймаг нийслэлийн танхимын тоо 16, салбарын танхимын тоо 16 ба түүнээс дээш болсны дараа 180 хоногийн дотор анх дугаар их хурлыг зарлан хуралдуулахаар тусглаа. Байнгын орны эрхэм гишүүдээ хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хилцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Баярлалаа.